жоохон том харж нөөцөө бодож төлбөрийн тэнцлээ бодож. Төлбөрийн тэнцлэг гэдэг бол тэгэл экспорт импорт бүх юм эдийн засаг байх шүү дээ. Ханш манг хэмжин тийм ээ. Тэг шаардлага тавьдаг болох хэрэгтэй. Ингэж яж чадахгүй бол ажиллаа өг гэж би хэлсэн баха. Амаарх цагаал тэгэл лайрал баяр доод чамд бидний тооцоолоор 8-9 багт одоо бархан шиг барьчих юм чи яриад суучихсан шүү. Өнөөдөр чи ханшаа алдсан. Нөөц алдсан. Тэр үед долларын дуургаад импортоо хязгаарлаад экспортыг дэмжих бүх халамжаа хийжсэн боловсон. Одоо та нар алаарн дуурах хэрэгтэй байхгүй. Тэгжээж тэр алтан төлбөрөө валют олох бүх юмаа валют олох экспорт болох бүх юм ахсуу одоо юу гэдэг бүх юмаа гарах хэрэгтэй. Улаан буударч болж ивэл гадагш гарч байгаа валютыг хэмжих импортыг орлох бүх юмыг дэмжих хэрэгтэй. Ийм учраас та бүхнийг элцэх хурлын байгууллага гэж байгаа шүү дээ. Мөнгөний бодлого хараад тусч байна. Төсвийн бодлого энэ шаардж ажиллах статус юу гэдэг. Та нар зүгээр л нэг юм сангийн яамны валютын хэлс шиг ажиллахаа бол заяа. Сангийн яамны дэд цэжиг ажиллах юм бол ажиллах хэрэгтэй.